Өсч шүү. Чикон. Цаг нь орой болцсон байхад цаадгаж байгаа дуудмааргүй л хэдэг. Гэтэ өөр сонголт алга. Мэн хүүхдээ бабарсан шүү дээ. Яаж үгүй Би хөсөж байгаа ч соёлоо хоол хийх хэрэгтэй. Явцгаа. Зяа өргөч чи шалгая та. Оо, томато, let's go. Сайн байна уу гэхдээ Tooth Business Channel-д тавтай морил. Тэгэхээр та бүхэнтэйгээ яг 1 жилийн хугацааны дараа уулзж байгаадаа тун маш их таатай байгаагаа хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. За тэгэхээр цаг маш орой болсон байна. Цагийг яг одоо харуулж чекөө. Yes. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ шөнийн одоо late night craving дээр шөнө өсөнтөгтөд зориулж өглөөний цай хийх ёстой. Тэгэхээр өнөөдрийн хийх өглөөний хоол бол shakshuka. Тэгэхээр shakshuka гэдэг нь юу вэ гэх юм бол зүгээр чинжүү, помидор, өндөг гэсэн юм 3 үндсэн орц ирнээс орно гэсэн. Тэгэхээр энэ 3 орцоороо ер нь байж бол хамгийн хурдан өйг бас ер нь жоохон шингэц хурдцтай төрлийн ер нь бол одоо өглөөний цай хэдүүлээ орой хийж идэх болно гэж. Өнөөдрийн энэ хоолнд орох орцууд бол сонгон, томат, тэгээд баянгийн өндөг. За яг баянгийн өндөг шаардлагагүй те зүгээр спонсороос гэж хэлэхээр чинжүүг мөрт. Баяжаа. I don't see any chinju, my friend. Wait. Oh, wait. Wait, how the fuck do you open this? 1, 2, 3, maybe 2 and 1 yellow. Let's go. Close the fridge. Ер нь бол сайн бол амар би одоо төлөвлөгөө маань амар ингийн. Сонгоно томаттайгаа чинжүүтэйгээ хуураад оливын тосонд амтлаад тэгээ жоохон ус нэмээд тэгээ томатны пейст жоохон нэмээд тэгээд өндгөө хийгээд тэгээ чанаа гаргаад ирэхэд манай shakshuka ер нь бол бэлэн болчихно гэсэн. Тэрнийхээ хажууд хэдүүлээ бас давхар тост хийх болно. Бүх юм ингийн шууд хоолндоо орцгоё гэж. За тэгэхээр дураагуудаа гараа угаацгаа. Oh my god. За тэгэхээр гараа угааж дууссан бол гарын зүүсэн бугууч бүгд гарын зүүсэн бөгж бугуйвч болон бугуйн цаг зэрэгээ тайлж байгаарай. Йоо. Бүр ярьж чадчихсан юм шүү дээ. Энийг анхны гоотой бүр цэвэрлэжсэн. Roll the old clip. Гараа угааж дуусны дараа гарын дах зүүсэн бугуйн цаг бөгж бугуйч зэрэгээ ашиглахгүй байхыг анхааруулж. За одоо л тест яалчгүй бүр ингээд зэвэрчиж Ялтчгүй 1 жилийн өмнө хийсэн л дээ маань хөө. Юу хэлээ? Cookie лөө. Cookie хийгээд яг 1 жилийн өмнө cookie хийгээд тэгээд cookie-г нэг идлүү яалаа. Тэгчээл 1 жил болоо. Юу л хогийн сан хаана гэдэг л. 1 жилийн дараа дотгонд орж ирэх гэсэн байт юм байна. Тэгэхээр хамгийн түрүүнд ногоонуудаа арилгана. Тэгээд хэрчиг процесс руугаа шууд орцгоё. Тэр халуун чинжүү бол өстой perfect. Yes. Гэтэ чинжүүд чинь энэ өрн л халуун байдаг үстэй тий. Чи нэг өрийн наманд байдаг. Тэгээ шалгачлаа. Амт чинжүү чи ерөөсөө халуун байхгүй. Юм аа. Oh my god. Амар тийм гонигтай мэдрэмж юм бол аваа. Хоёулын ингээ 2 жил нэг амьдрал болчихсон буцаатай YouTube channel дээр ч байсан. Гэхдээ амар тийм нухлагдсан мэдрэмж аваад байна заа. Яг ингэж амар тийм гонигтай. Тэг яг нэг жилийн өмнөх гэх юм цааш. Ер нь яг 2 жил хамгийн анх хоолны бичлэгээ хийж ихсэй гэдэг тэр үеийг одоох дээрнээс харьцуулах юм бол амар тийм ядралттай. Тэр тухайн үе шиг тийм ирч хүч бол байхгүй. Гэхдээ зүгээр бол хүсэл мөрөөдөл нь яг илүү ихсэн баг. Хоол хийх хүсэл нь одоо бичлэг хийх хүсэл нь их болсон. Гэтэ нэг бичлэг хийдэг шиг тийм ирч хүч нь бол
байхгүй болсон юм шиг байгаа. Айгу хоо хоёул нэг манайд нь 2-3 бичлэгийн дараа тэгээд буцаад хиймд орчих уу. Сарамс. Тэр би нэг саяхан нэг юм болсон юм яриад та. Одоо 10 сарын 26 байна уу 27-нд байна уу. Би нэг гадар юм цуглуулад явж ирсэн байхгүй. Тэгжээс чинь нэг хэдэн хүүхдүүд хажуугаар зөрсөн юм. Би яг талбайн тэрүүгээр галерейн тэрүүгээр хажуугаар өнгөр явж санагч чинь. Тэгээд цаашаа явж чинь баах хүүхдүүд наашаа жишээ 2 NPC байна. Чико гэж би Чико биш шүү заа. Нэрээ тэр хинч байсан би Чико лаа биш. Тэгээ Чикод нөгөөх нэг оройн нэг чатаар харуулж байгаа шүү дээ. Бро намайг 2 NPC гэж таньсан гэсэн. Ямар гоё юм бэ гэсэн чинь. Намайг Чико гэж дуудсан гэсэн чинь. Ее. Нөгөө Logan Paul-ыг Jake Paul гэж дууддаг шиг юм биш шүү гэж. Fuck. Юу л болсон шүү. Тэр тийм адилхан царайч авахгүй шүү. Баггүй шүү дээ. Тэгээ одоо би тэгэхээр давхар бас нэг юм бас нэг Чикотой хамт зүгээр рант лээ заяа. Ер нь одоо яг хоол хийж захта яг ингээд ямар нэг юмний талаар ингээд жоохон ингээд хоб бацчих ер нь гоё юм гэдэг юм биш үү? Тэгэхээр Чико битэр түрүүн юу руу орж үзсэн? Care for орж үзсэн. Тэгээд доторх нь бол яг гоё харагдчихжээ. Юмнууд нь бол бүр аимшигтай үнэтэй байсан. Yes. Бараг Чикогийн хэлж байгаагаар бол яг зүгээр нэг ингээд авдаг бичлэг дээр дахиад бараг 2000 төгрөг нэмээд ер нь бол бичлэг зарж байгаа юм шиг бол байлаа гэд. Маргааш нь гэсэн чинь нөгөө нэг юунаас юу лээ care for-оос шүүх дуудсан биз дээ. Та нар бидний нэрийг зүгээр духгутаалаа гэж. Өө нэрээ дэх юм бол. Би бол тоожгод баярлах байна. Ойлон шиг жижигхэн гаруудыг тоожгод баярлах байна. За үнсэн юмнууд бол бүгдээрээ бизэн болсон. Одоо эдрүүдгээ хэрсцгээе. I feel so professional. Okay. Look at those knife skills, man. Thank you. You flatter me. Yes, yes. Зөндөө юм янз бүрийн сонь юм яриа гэж бодож байгаа. Даан чинь нэг нэгээс нь бол мартаад эхэлчихлээ. Одоо хоёул жоохон controversial буюу жоохон нэг те. Ер нь бол ярихад бас тийм ярихтай сэдвийн талаар энэ ярилцъя л та. Энэ жилийн хувьд биш үү? Надад ингээд гоё YouTube руу ч байсан, сони YouTube руу ч байсан баг. Ер нь бол гоёуд нь их байсан. Сонинууд нь бол яг дургу гэсэн утгаараа сонин биш заяа. Чанаргүй контент хийдэг гэсэн утгаараа сонин биш заяа. Зүгээр ер нь надад бол not my taste те. Ер нь бол яг ингээд би үзээд удаан суухад бол яг надад тохиромжгүй байна гэсэн тийм. Тэд нар бол бүгдээрээ дандаа кино задлангийн суугаад. Тэгээ би бол яриад байгаа шүү дээ. Ер нь бол ойлгоод байгаа. Гэтэ над гэсэн бас одоо санал нийлэхгүй зүйлтэй ч би бас санал нийлэхгүй гэж бодсон шүү дээ. Тийм биз дээ. За дараа нь сармас. Дөнгөд дэжтэй гоё ютуберуудын хоёлаа яриад заяа. Би яг нэг жилийн хугацаанд ингээ хит хит юм Монгол ютуберуудыг амар их өдөр болгон бараг шахуу үзсэн. За нэгт болохоор Musical Girl гэдэг бас ярддаг ютубертэй гэхдээ амар өдөр болгон бараг үзсэн баг. Тэшин жихэн миний зүгээр юу гэж хэлдэг те. That's my shit байсан байхгүй те. Чи Musical Girl гэж мэдгүй. Гэхдээ сонсож байна. Musical Girl гэдэг ер нь бол одоо нөгөө нэг драма ютуберүүд эдэн штэ. Одоо нэг drama alert гэдэг шиг одоо нэг ийм тийм одоодын ийм тийм асуудал боллоо, ийм тийм юм боллоо гэдэг юмнуудыг ер нь дандаа ярьж идэг ютубер байхгүй юу? Гэтэ одоо тийм юм ярих харахтаа Монголын биш. Тэгээд дандаа нэг ийм гадаад буюу одоо голдуу Америкийн асуудлуудыг ер нь бол хөндөж ярьдаг. Тийм. Тий. Хамгийн их гол ер нь ярьдаг юм нь болохоор Justin Bieber болон Hailey Bieber. Тэгээд Selena Gomez-ийг амар их ярьсан. Тэгээд P Diddy-гийн талаар амар их юм ярьсан. Гэтэ би бүгднийг үзсэн. Тэндээс би Rotten Mango гэдэг тийм сонир чанал бас олж нээсэн. Rotten Mango ч бас гоё юм байна. За нөгөөх нь биш үү? Тайсун. Аха. Тайсуныг чи мэдгүй. Тайсуныг харахаар яг манай нэг хамаатан байдаг байхгүй юу? Габо гэх манай нэг хамаатан байдаг. Бүтэн нэрийг хийдэг гэж жоо юу гэсэн. Бүр мангар адилхан цаа. Ярьж байгаа нь тэр биеийн хилэмж, өнгө тоон, аль үгэн дээр хаана ямар тийм стил имиж, акцент авах маах нь бүр яг Габог үзэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлэхээр тийм ютубер зэрэг. Тэр бас амар сонирхолтой байсан. Гоо Габогийн story timer хор танаар ойлгоно. Монголд ер нь контент бүтээдэг хүмүүс олон байна гэдэг чинь ер нь бол миний бодлоор их сайн зүйл гэж ер нь би бодоод байгаа. Хүмүүс ютуб үзэж байна гэсэн үг. Тий. Тэгээд хүн хүний тест өөр.
хүн хүний сонирхол юунд илүү дуртай дургу гэдэг нь өөр. Yes. Тэгээд хүн болгонд миний бодлоор нь шүү дээ. Зүгээр миний бодлоор шүү заяа. Хүн болгонд дуртай юмын дургу гэж хэлэх эрх байх хэрэгтэй. За тэр ч авах гэж. Тэнгүүд нь шүү дээ. Бас нэг ютубер. За ютубер биш ээ. Бас нэг юм сонирхолтой баг яваа байхгүй. Би нэг баг сүүлийн баг за жил арай хүрээгүй маа. Гэтэ өдөр болгон баг шахах үзсэн нэг хүн болвол баг шунгаа гэж. Тэр цаг залуу тий. Тэр бол нэг сонир хөгжөлтэй ч юм шиг, аз хүч юм шиг, азтай ч юм шиг. Манай нэрт ч зөө байдаг шүү дээ. Үгүй ээ, хоёр өрдөө. Надаас хоёр өрдөө биш. Чамаас нэг өрдөө биш. Юу тэр ах чи надаас хоёр дүү юм уу гэж. Мэдхгүй. Ямар ч тач хоёулаа бас нэг юм хоёр өрдөө юм. Тэгтэл би өөрийгөө хөгшин царайтай гэж айр боддог байсан ч. Барагшин залуу фаны шигтэй тий. Барагшин реклам чинь 10 сая реклам тий. Би тэр барагшаа авъя гэж бодсон шүү дээ бас гэж. Бүр бодлоос шүү дээ. Уумар санагдсан тий. Тэг уумар санагдлаа. Би нэг 2 3 хоног уусан. Ямар юм бэ? Топын бай. Окей. Oh my god. Юу болов? За юу болсон бэ гэвэл нэг онцгийн бол болсонгүй. Юмнуудаа зүгээр хийчихлээ гэж. Okay. Very nice. Very nice. Өдөө буцаалуу. Буцаас. Буцаана хэл. I see no boots. Yes. Okay. Нөө яриас очиж байгаа юм да. За харин давгаа халаагаад тосгоо шатаач гуйх шиг байж хоорондоо одоо сонгон сармис ногоонуудаа хийгээд тэгээд томатын пест хийж утгаад амтлаад ус нэмээд өндгөө нэмээд шакшука. Шакшука юм талж байгаа юм гэж. За шакшука гэдэг нь бол яг өндө турк код гэж өгнөд бодсон. Гэт Африк. Гэтэ турк код биш юм байл гэж. Судан. Тэ хаанаас гэдэг мэдэхгүй байна. Ямар тааш тэгээд нэг газартай холбоотой байна. Харин дав халж гинэ гэж. Халахгүй тандаа гэж. Халж гинэ. Okay. Ooh, almost burned my finger. Манайха им төмрөн хариулын тагаараа. Тийм ээ? Хонцор гэж тал ер нь хариулт явж ирсэн. No. Гадаргуудаа навчлахгүй шүү. Cancer. Cancer. За өөр одоо юу яаж яг жигнэсээ хүмүүсийн дург. Ер нь хоёлаа өмнө хүмүүсийн дургуг хүргий даа гэдэг юм ярьдаг байсан мөрөглөө эцэж дургуг хүргэх юм ярьдгүү байсан байлээ заяа. Яг өнөөдөр яг би бүх хүмүүсийн дургуг хүрэхээр юм ярих гэж зүгээр бодлоо зүгээр. Яа тий сизон 1-ийн төгсгөл байна ямар хамаа. Би нээсэн салаатын дургуг гэж. Шалт бала салаад гэж. Yes, чи надгаа төмснөөс ч юм хийж захтай ярьсан. Ярьсан юм. Тийм өстө балаа хоол юм өстө. Нийслэл салаад амар тэнэг хоол салаад бодод үзэхээр. Салаад. Тийм. Хөргөчний зүгээр ингээд байж бол хамгийн хог үлдэгдүүлээд ингээд харж ирсэн та тий. Яагаад эдгээр зүгээр холиод дээрэс нь майнууд цутгаа зүгээр. За сэн сермис goes in. Smells nice. Томатны шүүс асгаж байна. Өөр сонирхолтой юм болсон нь Монголд ер нь бол нь шүү дээ. Австрали гэх юм дээр жоохон цогцом байна. Минийхэн амьдрал ер нь бол энэ одоо мопед скутер алга болсноос хойш амар идэвхтэй болсон. Яг үнийг хэлэх чинь. Тэгэл ингээд өөрийгөө бодохоор гэрээсээ гарлаа, мопед дээр суулаа, ажил дээр очиод ажил дээрээ суугаад 8 цаг ажил дээрээ суусны дараа буцаж мопед дээр суулаа, гэртээ сууж байгаа байхгүй. Тэр угаасаа тарах нь барахгүй юм байна гэж. За одоо энэ дээрээ чинжүү болон томатоо нэмцгээе. Юу чараагүй шүү. Би ингээд гайхаад байна. Би яагаад ийм амар муухай цэвдэг аштай болоод чилэн дээр гараад ирэх шүү. Залхацсан амар тийм новшин аштай болсон гэдгийг би өөрийгөө анзаараад байна л та. Анх бол би ингээд амар хөвгөлтэй тий амар баяр баясгалантай амар сайхан залуу байсан л ах. Одоо бол зүгээр таргалаад ч тэр юм уу, нас яваад ч тэр юм уу, бид YouTube хийгээгүй болохоор ч тэр юм уу. Эсвэл санаа таагүй байна гэж. Яг та бүхэнд бол яг жигнэсээ хэлэх юм бол байгаа. Тэрийг бол яг нэг бичлэг дуусгах хөдөлгөөнд хэрэгнэ. Тэр
Like, subscribe, share мартахгүй дарж байгаарай. Yay. Анира бас нэг зүйл нь хамтдаа ажиллаа тараад бичлэг хийж байгаа юм. Тарих бол 2 хэсээр ажиллаж байгаа шүү. Тэр бол үнэ. Тэгэл ийм Ямар ууртай юм шиг юм байгаад байгаа. Хэрэлдэт байгаа юм шиг үү? Үзэгчтэйг хэрэлдэт байгаа юм шиг. Salt, pepper. За нэг оруулсан ч яа тийм одоо. За битгий оруулаад чиг гойсон шүү. Битгий оруулаад чиг. өө би насаараа чиний хоол иж бичлэг чинь хийгэрч байгаа ч зөндөө орсон. Битгий оруулаарай л ичиг оруулаа л гац. Paprika. This is not cumin though. Oh, that's a turmeric. This is turmeric bro. Тэг жоохон хийч. Premium Brazil speed oil with chili. Вау. Магадгүй дараагийн удаа. За одоо амталцсан, одоо шарцсан. Одоо яах вэ? Араа усаа эзгээ. Араа усаа эзхийг одоо томатын пастад эзхийг. За энэ бол яг уу би бол жоохон яад юм. Жоохон тийм зөөлөн тал руугаа, нялцгай тал руугаа юм бол илүү дуртай байдیں۔ Зарим хүмүүс бол яг бүхлэг бол идэж болно. Бүхлэг биш юм бас начиг юм гоё нялцгай дуу эзэн ч бас юм бол болох байх гэж боддгийг. Би нэг хизээний хамгийн сүүлд нэг хэрэг хийж авч шүү дээ гэж. Нэг хийж ирсэн санагдах нэг амар controversial баах юм ярингууд бүгдийг катсан сандыг шиг. Төмсөө ч байсан уу? Apple pie байсан уу? Apple pie нэг гайг байсан. Apple pie дээр амар дурах байсан юм байл шүү дээ. Хамгийн дурах үе чин дээр байсан байл шүү дээ. Бараг pie дээр. Эхний бичлэгэн дээр бол жинтэй байсан мөлий. Apple pie май дээр бол хамаагүй товцсон байгаа хөөх. Бид дээр одоо юу өөрчлөсөн болоо тэгэж торчих. Идэхгүй чи юм эздэг байсан юм шүү. Депрессний юу? Монголоор хэлтэй. Одоо энийг 15 минут буцлаг. Tomato paste орлоо. Одоо идүүлээ энийг жоох ус хийгээд тэгээ бусдаа дараагийн удаа би үсний болтой байна. Үнэхээр уучлаарай. Үс бол яг урдуур орж байгаа миний буруу биш. Би үсний болт авчраагүй миний тархины буруу мэдээ. Анди өстэй шакшука. Ус ороо биш үү? Ороогоо. Зя. Kangen water 8.5. Kangen water 8.5. Kangen water 9.0. 9.0 болохоор ажилладаг. Шилтгэн 9-т болсон. pH ааш нь баланс нь. Илүү зөөлөн болчихсон юм шүү дээ. Yes, ара 8 л 8.5 таа төхөө. За. Одоо энийг жоохон гутгаад гадын багсгаад тэгээд зөөлөн гал дээр энийг идүүлээ. Хөөгтөрцөн буцалгана. Yes. Тэгээд ишэд чөлтүртэй гэж. Wow. Wow. Yes. Мэдгүй би чамайг воо гэж одоо яагаад энэ хатгарах вэ? Гүгээс тийм тогтцчлаа гэх. Аваач тэр. Зя. Зя. Окей. Табар эргэж ирээд байгаа юм шиг эргэж ирэхгүй байгаа юм шиг байгаад шүү. Нэг амар тийм хэрүүл чанд гарч ирсэн шүү. Тэгээ хороо гадаг шүү дээ дараа. Нэрээ хор гадагшлах хэрэгтэй юм шиг байна. Дэгжиждэг жоохон дараусахгүй арай болохгүй гэж. Мен дотроос нэг баахан хэдэн мянган юм нүүгэлцсэн ингээд хөрөмтлөгдсөн чөтгөрүүд ингээд Гарч ирсэн. Зүгээр 40 ангийн подкаст хийхэр бэлэн байгаа шүү. шакшука. Бичлэг 30% шакшука 70% нанди рэнто. Мэ толгошоор Яа. За. За тэгээд хажуугаар нь шакшукаг юутэй идвэл гоё вэ гэх юм бол мэдээж тийм тоусттэй буюу одоо шарсан талтай идвэл илүү амттай. За талах шархаас өмнө нэрээ юу юм шүү дээ. Бэлтгэл өрнө шүү дээ. Of course.
Yes. Тэгэхээр ер нь бол хоол хийхээс өмнө ер нь бол ийм зөөлөн бэлтгэл байвал 30 минутын өмнө ер нь хөлдөөчих юм бол дараа нь ингээд бэлтгэхээ үрхэд тэгж ингээд бутарч унахгүй эвтэйхэн байх бол өнөг бэлтгэн чихөөний алдаанаас суралцаарай. Yes. Чи тэр комедийн бэгийн тоглосон киног үзсэн үү? Үз. Над дэрэггүй хайр гэдэг. Би өстө яг үнийг хэлэхэд юм яг Монгол кинонууд дэсэн шүү дээ. Яг мад жаргалтай кино үзэж байгаагүй заяа. Амьдрах сайхан гэдэг кино заяа. Үнэхээр хаж байгaalтай нэртэй. Яг үндэ тэр кино үзэхэд бол үнэхээр зовх хэцүү гэдэг кино байсан гэж. Йоо тэр ихтэй амар зовлонтой кино би яг үнийг хэлэхэд. Тийм. Үзэд юм. Үз. Хацаа гэж. Хамцаа яаж ярих хүнтэй бол амар. Хэцүү гэнэ. Хэцүү. Үзэхэд бол тийм нэг юм амар кино бол биш. Юм бодогдуулах. Нэг бодуулах. Ер нь бол нэг амьдралд нэг ийм юм угаасаа Өрөндөө шүү гэдэг. байдаг шүү гэсэн маягаар. Тэгээд ер нь бол хүн бас жоох нэг юм тэнэг байх юм бол амьдралч өөр яаж өөр ингэ сүрэх боломжтой гэдэг чинь харуулж байгаа байхгүй. Тэгээд хүн болго ер нь сайн ч байна, муу ч байна. Тэгээд бас жоохон ер нь бол ухаантай байх хэрэгтэй гэдгийг гэж ер нь бодогдуулсан. Тэгэхээр нэг хитрхи гинэн хитрхи тэнэг байснаас болоод тэгээд тэр хүний амьдрал ер нь бол бас ингэ жоронгоор ирж байгаа кино юм байлээ шүү дээ. Тэр кино болохоор юу юм бэ лээ? Оросоос сэтгүүлсэн кино. Орос одоо ингээ киног Монгол хөрсөн дээр буулгаж байгаа кино юм байлээ л дээ. Яа бодсон чинь бүр сэтгэл санаа сонирхолтой ш. Нэг ангитай. Бараг 20 ангитай. За бичлэг нэг иймэрхүү байх юм болно дөө. Вау. Одоо энэ өтгөрөөд ирсэн байгааз. Би нэг юм жоохон зөөлөн дүү. Ялцгаатай маягийн байвал илүү дуртай байдаг гэсэн. Би нэг амцах хэрэгтэй байна. Бурхан тэнгэр минь. Давс хэрэгтэй. Тэгэхээр би нэг бас яг бодсон л тоо. Хүн ер нь таргалахаар тестостероны хэмжээ буураад эстрогены хэмжээ ихсдэг гэдэг. Тэгээд жоох юм эмхтүүлж өөрсдөө бид Тэгээ чи өглөө болсон юм шүү дээ. харин тийм байна. Тэгээд ер нь бол би өөрийгөө боддоо жоохон ядаргаатай тийм үгсэдүү тийм аштамт болсон байж магадгүй гэж бас бодоод Фитнест явцаад. тэгээд да. За дараа жил хуучаанд эвдэрхийн төлөө. Яг хоо болчих. No disaster. Your workstation must be clean. Тэрийгээ санджинаас. Одоо өндөгнүүдээ хийдүүлээ хин. Тэгэхээр би нэг 4 шиг өндөг байхад ер нь бол зүгээр л өгч чинь. Өндөгөө бол шууд хаглаад хийвэл бас жоохон хэцүү байж магадгүй болохоор нэг юм жижигхэн аяг аваад өндөгөө дотор нь хагалж хийгээд тэгээд өндөгөө болгоомжтойхон яг дунд нь ингээд оруулж хийхээр. Зоот. За тэгээд энэ дээрээ одоо бэлтгэхэ тараагаад нэг их бэлтгэхтэй бол би дуртай биш. Яг үнийг хэлэхэд. Бэлтгэж би өөрөө нэг амар дуртай бас биш болохоор жоохон бэлтгэх багтаа хий гэж бодлоо. Тэгээд энийгээ хийгээд гадны дахиад нэг жоохон багсгаад тэгээд нэг ихтэй нэг 5-аас 7 минут. Тэр хооронд тэгээд газын 8 хийдүүлээ цэцэлжий. За тэгэхээр сая газ таныг үзээгүй байх хооронд чинь би сая талах шаардлага нэг хараа. Чек хань хараа. Талах. За тэгээд бидний хийсэн шакшука маань ер нь бол ингээд болсон байна. Бислэг харж ийн өндөг харж. За энийгээ турш үзцгээе. Талхаараа дүүрээд тэгээд ингээд иднэ гэсэн үг. Oh my god. Үлээдэ. Окей. Йоо. Замтны хувьд бол гоё байна. Ямар гоё чинь. Тэр амтны хувьд бол амар янз юм байна. Энэ хоол яг ийм
юм уу гэхэд бол яг тохиромжтой бол биш саах. Харин Тийм орой идэхэд бол илүү нөгөө өглөөний цай талтай идвэл илүү зүгээр ах гэж байна. нэлээд нутришнтэй тий. Тийм. Хийгээд ер нь амар амархан. Та нар зүгээр өндөг шараад байхгүй ийм хийгээд тий. Хамтдаа шүү. Тэгээ энэ ч бол яг үеиг. Гэтэ энэ бол шингэц хурдан болохоор бас нэг амар хүн тоол шиг нэг ядраагаад байхгүй гэсэн. За бяцлаг хийсэн чинь бүр гоё ч. Би нь бол бяцлагтай иддэггүй. Гэтэ моцарелла хийчихээр ялчгүй гоё болчт юм байна. Тэгэхээр та хэд маань яг дараа ихээр бол моцарелла хийж болно, пармезан хийж болно. Эсвэл зүгээр сэндвичний бичлэг гэж. Тэгээ сэндвичний бичлэг ч хийгээд идсэн ч болно шүү дээ. Өөртөө лефтийнхэн юм бол заавал нэг ингэж юм үүрс мөрөд авахгүйгээр. За, чикен өгчөөд үз. Оо. Давсан бүр явуулчих. Аа. Тэгээд амар тийм юу шин, усаргаг биш. Аа. Өглөө энийг идэх гарах юм бол нэрээ баруун бүтэн өдөр өөш. Үнэхээр хүн задаад байгаа. Аа. Дошоо зэрэг. Оо. Маш амар. I get it. 10-аас 69 юм. За. Тэгэхээр юу ярих гэсэн бэ гэхээр за ингээд Альберсор энэ бол манай Kenvi гэдэг одоо энэ хоол хийдэг ер нь бол энэ урт бүлэг хугацаа маань Сайдаа яваар. тийм. За ер нь бол яг шууд шулуухан хэлэх юм бол одоо бид тэрийн ер нь бол ингэж энэ хоол хийдэг энэ нэг одоо ингээд хоорондоо турш үздэг энэ хоолнуудын энэ болон ингээд ер нь бол өндөрлөж байгаа. Ер нь яг юугаар буцаж эргэж ирж байгаа гэхээр бид хоёр одоо илүү тийм өрсөлдөөнтэй байдлаар хоолныхоо чанарыг ер нь сэргээ гэж ер нь бодож байгаа. Тэгэхээр нэг төрлийн сизник юм ер нь бол төгсгөл гэсэн үг. Тэгэхээр дахиж бид хоёроос яг камерны хурдаас ингэж яриад, камерны хурдаас ингэж маазраад хоолоо хийгээд ер нь бол явахгүй бах. Яг жоохон бичлэгийн хувьд гэсэн ер нь өөрчлөлт орно. За энэ нь бол яг мэдээж нэг шинэ хүн ганц яриад байгаа юм байна. Тийм. Одоо дан ганц нэг гол санаа нь бол одоо нэг хүн хоол хийгээл нөгөөдг нь камер бариад байх биш аль аль нь хоол хийгээл аль нь яриад байх бас зүгээр болоо гэж. За түүнээс гадна болохоор яг бас нэг шинэ үзэгчд илүү татах зорилготойгоор бас ингэж юм байгаа гэсэн үг. Яг шулуунаар үнийг хэлэхэд бас тийм байна. Тэгээд нэг жилийг өнгөрөөгөөд бас ингэж ер нь дуусч байгаа. Гэтэ нэг жил өнгөрсөн гэсэн бас бидэртэй хамт энийг урт хугацааг туулаад тэгээд одоо л ингэж үзэж байгаа та бүхэн байвал маш их баярлалаа. Тэгээд шинээр битэрийг олж мэдээд үзэж байгаа хүн байх юм бол шинэ контентууд та бүхнийг ер нь бол одоо өгдөх баха гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол хамаагүй бас ер нь бол юм амлахаа байлээ гэж боддог байгаа. Ер нь бол битэр хиймээр байгаа юм хийжсэн дээ. Тэгэхээр тийм болохоор ингээд өнөөдрийн ер нь бол дугаараа ингээд үгээр өндөрлж байна. Тэгэхээр та бүхэнтэйгээ дараа уулзалтаа түр баяртай. Ой. Бано. Ой, Чимүн чико. Юу ч чи хүрч чадсан уу чико? Миний хоолой гараарай чико. Одоо ч юм яа гэж цаг болж байна. Ямар үуч. Яа. Үсч шүү. Ясан өдрөг дээр бүр яс оллоо. Наан тайчиж байгаа.